Би зөвхөн энэ бол миний гэж өмчлөлт дургүй. Энэ бол зөвхөн Монголын ард түмний өв бахархлаас омог хишил болсон зүйл гэж ингэж боддог. За сайн байна уу та? Сайн байна уу? Энэ өдрийн хинжээнүү. Та сайн болж байна уу? Андаа тавтароо. За одоо ингэж удахгүй цагаан сар болно. Энэ цагаан сарын шинэ нэг угтаад одоо бид нар бүгдээрээ айл болгон буузаа хийгээд айл болгон тавгийнхаа эдэг засаад энэ цагаан сарын өмнө уулзж байгаад их баяртай байна. Намайг Сингапурын Батбаяр гэдэг. Би бол өөрөө гадаад хэлний багш. Тэгээд гадаад хэлийг шимтэн сонирхдаг, аялах дуртай. Хаач явсан одоо тэр тухайн орныхоо мэндийн үгийг, эрхлэлийн дээдлдэг үгийг, ард түмний нийтлэг үгийг сурж тэднийтэй тэр үгээр харьцаж одоо тэдний өв заншлыг дээдлж явах дуртай тийм хүн байна. За одоо л өнөөдрийн сайхан өргөд ирсэн байна. За энэ ингээд өнөөгийн Нолор Эрдэнэ гээд таны гаргасан юм сайхан үзэсгэлэн байна. За та энийгээ юунаас идэж ингээд юу бодож авах үзэсгэлэн гаргаж байгаа юм. За энэ болохоор өнөөгийн Нолор Эрдэнэ гэдэг энэ нэр нь болохоор одоо өн мөнх гэдэг бол цагийн холбоо өнгөрсөн одоо ирээд байна. Энэ болохоор энэ Монгол морины Нолор Эрдэнэ гэдэг бол Монгол морь хэлээд байгаа. Өн мөнх гэдэг маань 3 цаг айлаад байгаа. Өнгөрсөн одоо ирээд байна. Энэ Монгол морь, Монгол хиймэр, Монголын ард түмний агуу соёл бол өмнө байсан, одоо байгаа, чааш байх болов гэсэн энэ үндсэн дээрээс өн мөнхийн Нолор Эрдэнэ гэсэн тэр нэрээ өгсөн юм байна. За энийг би энэ Нолор Эрдэнэс морио цуглууллаа. Энэ цуглуулга бол миний өвгдөөс тэдний өвгдөөс магадгүй тоож болшгүй түмэн үеэс ирсэн. Яг л намайг хүн болж төрөхөд гинтхэн мэдээ орох цагаас нэг сайхан хүрэл мөр бай. Ээж энэ ямар утга учиртай юм бэ? Юу юм бэ гэсэн. Миний өвгийг хүн болж төрөхөд аавын чинь өгшин аав чинь одоо гинт чамайг мялаасан анхны энэ мялал энэс үзэлтэй. Ийм сайхан юм. Тэгээд тэрийг хайрж нандгиж яваад морь. Тэгээд хаач юусан морины дүрс шатрал ингээд гээгдэхэд шатрын дүрс морин дүрдэг байна. Одоо таны энэ гаргасан Нолор Эрдэнэ гэдэг энэ хэсэгт таны одоо цуглуулдаг хичнээн тооны үзэсгэлэн. Тэг нэгд үзэсгэлэн учраас шалгууртай, онцгийн шалгууртай бүтээл түмэн олон дэлгих одоо тэдний үзэл санаа, үзэл бодол нийцэх тийм юм дэлгэж байгаа. Тэгээд 500 гаруй бүтээлээс 200-ыг тавьсан. Энэ 200 гаруй үзэсгэлэнд болохоор Монголын үндэсний музейн бүтээлүүд тэдний цуглуулгаас өв сангаас авсан бол 10%. Нийтдээ 90% нь болохоор одоо бидний өвгдөөсийн нийт тэнгэрлэг монголчуудын маань морио гэсэн өөрсдөө буян заяаг дээдлж явдаг тийм үзмөрүүдээс тэрнээс явж байна. Одоо энэ таны үзмөрүүд дундаас хамгийн эртний гэж байгаа үзмөрийг та ерөнхийдөө одоо шинэ сууж байгаа тийм үзмөр тэдний сард нийтийн тоолны тийм үед тэгж явж ирсэн тийм олдурыг үзмөрийг таны тайлбарлаад өгөөч. Энэ бол Ил хаан tulсын үед хамаардаг язгууртан Монголын язгууртан нэгэн эрхмийн хоромсор байгаа. Эндээс суураа одоо ингэж харахад эндээс бүх юм тодорхой. Энэ бол одоо бид нар музей та нарын одоо яг одоо Монголын гээд тавьчих Монголын эд тавыг тэгээ морин эрдэн дээрээ тэр зүгээр унаад явж байгаа ш тэр ан ав хийж байгаа. Энэ бол одоо миний эрхмэлэн нандин хайрлах мөн нэлээд мөнгө, нэлээд цаг хугацаа, нэлээд эр зэрэг шаардж байсан одоо цуглуулга байгаа. Сар шинэ босгонд нэг уулзж байгаа да. Таатай байна. За таатай ингээд сар шинэ босгон дээр үзэсгэлэнгээ гаргахын бэлэгдэл үү байгаа бол ямар нэг бэлэгдэл байгаа юу? Энэ жилийг хүсэн үлээж байгаа. Сүрээр дарагч гэдэг маань бэлэгдлийн нэр. Яг дурхад аа. Би бол дурхаач биш л дээ. Гэтэ өв соёлоо дээдэлдэг, юмээ сонирхоод ингээд хардаг. Ийм хүний үүднээс сүрээр дарагч. Монгол хүн бол одоо ингээд алхаад иж явахдаа тийм сүртэй гэж. Тал донд одоо та нар одоо яасан та нарын өвөө эмээгийн шүтжсэн тэрэн сүлдэж ш. Тэрийг харахад нэг монгол хүний сэтгэл огшдог байхаа.
тэр таван өшөө малтай тариа удаага тарьсан эртэж Монгол хүн уурхай өрөөд урах наран зүг явж байгаа тэр морь бол яхаар бараг монголчууд бухимчлаа тагж идмээр. Тэр яг л энэ төрийн сүлжийг энэ жилийг хүлээж хүсэн хүлээж я босгон дээр нь өнөнхийн болор гэдэг үслэгээ гаргаж байгаа. За тэгэхээр энэ морьжид маань сүрээр дарагчид маань тийм бадрангуй дээгшсэн өргөсөн дээ. Гал улаан морьжид. Тэгээд улаан өнгө болохоор бид нар чинь коммунистууд нийтдээ болохоор энэ тэмцэлийн жил гэдэг. Ерөнхийдөө бид нар Монгол улс маань Азийн чэйшин дээр улаан залаад Монгол гэдэг. Улаан өнгө болохоор тэр монголчуудын амг шиг баяр хөөр ялан дийлэх тэр өөрөө үндэснээр улсаараа тийм бахархаж байна. Тэм ч учраас одоо Монгол улсын төрийн далмаад улаан хөх улаан гэсэн ийм гурван өнгө болсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жил бол одоо монголчуудын жинхэнэ сэргэн манд өөрийгөө хүндлэх, өөрөөсөө дээдлэх, улс Монголоор бахархах энэ бол жинхэнэ Монголын жил ирлээ гэж бодож байна да. Тэм ч учраас энэ үнэн мөнхийн болор гэсэн энэ үслэнгээ Тэнгэрлэг монголчуудаа зориулж гаргасан юм аа. За ингээд өнөөдрийн үнэн мөнхийн молор эрдэнэ хэмээх үзэсгэлэн дээрээс та бүхэндээ мэдчиллээ. Уг үзэсгэлэн төрийн ордны яг баруун ойдолд байгаа үндэсний музейн нэг давхарт байрлаж байгаа шүү. За тэгээд та манай нэвтрүүлэгт ингээд хүрэлцэн ирж ингээд бидний урилгаар ингээд оролцсон танд маш их баярлалаа. За баярлалаа. Би нэг нийт танай телевизийн үзэгчид нэг өрөөд ишүүлье. За ингээд монголчууд бидний хувьд модтойгоо яхан аргагүй холбоотой тэгээд бидний хүсэн үлээсэн бидний эрхэм шүтээ морьжидээ нийт монголчууд маань морь буусан шагаа шиг өөдрөг азтай юмтай байх тоо гэсэн өрөөлөд дэвш. Өрөөлөд дэвшүүлээд яслаа өндөрлөө.